Хүү тэгчээстэй амар байсан штэ. Бараг бүтэн нэг өдөр өглөөнөөс ахвал орой хүртэл завсралгахгүй утас дуурсан. Тэгээд Instagram дагагч, Facebook юу гэдэг пэйжийн дагагч маргаж бараг 10-20-30 мянгаар нөхцсөн баг шүү. Тэрнээс хойш 2-3 жил тэр давтамжаараа ер нь явсан шүү. За бид одоо Тэмүүжинг гэрээсээ суудлын мөрөөс ойж эхэлж байхад сурвалж ирсэн. Өнөөдөр өргөжиж одоо ийм том байртай болохоос гадна 7-8 ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байна. За энэ байрыг та бүхэн харж байгаах Тэмүүжин болон Золоо хоёроор өөрсдөө интерьер дизайныг гаргаж бий болгосон. За сайн байцгаана уу, намайг Тэмүүжин гэдэг. За намайг Золоо хоёр гэдэг. Ер нь яг хэлсэн юм адилхан хоёулаа бодоолсон. Манай чинь дараагийн тэндээс би нөгөө нэг ажиллагаа авах нүсэн штэ. Тэгээд тэнд байсан. Тэгэл дундаа нэг гараж төрөстэл гарсан. Тэмүүжинг өөрөх нөгөө нэг гаргаж байгаа мэдрэмжүүд нь надад тийм нөгөө яг миний харж исэн давтагдсан юм байгааг байсан байхгүй. Тэгээд айгүй их сонирхол татаад саналаа анх тавьж ирсэн. 18 онд гэртээ идэг байсан. Тэгээд дараа нь нэг подол төрөслээд подолд идэг байж байгаа. Дараа нь найзтайгаа нийлээд өөр засварын газрын гараж төрөслээд тэгээд тэрнээсээ үргэлжлүүлээд найзтайгаа нийлээд нэг юм өөрсдийн гэсэн байртай болцсон одоо. Одоо эргээд харахад бол маш гоё байна. Ямар ч байсан нэг байрандаа бит өргөлдөөйгүү. Өнөөдрийн хэмжээнд асар олон машинуудыг хийж үзлээ. Тэгээд өөрсдийн гоё ажлын байртай боллоо. Ирж байгаа хүмүүс маань голцоо ер нь цаг орчим хүлээдэг байхгүй хамгийн багтаа. Тэрнээс нэгээс 2 цаг болдог хөвтөр тэн дээр ярилцж байгаа жоох юм тухтай орчин бүрдүүлэхийг хичээсэн ер нь бол. За одоо энд ингээ орж ирээд цай кофегоо уугаад энд манай оёдлын хэсэг байгаа бас. Ерөнхийдөө углаа бүрээснүүд энд оёддаг гэсэн үг. Тэгээ юм оёдлын хэсэг нь байгаа. Эсгүүр бас эндээ хийгдчихэв. Нэг үе одоо л нөгөө захиалга байхгүй нэ гэдэг хэлсэн бол одоо ер нь нэлээд их нөөцтэй болсон. Нэг давуу талтай юм хийж байгаа. Энд чинь нэг онгорхоо зай үлдээсэн байна. Энэ болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүн нэг ажилд авах гэж хэлжсэн да. Тийм хүнээ авал эн чинь лифт сурлуулж байгаа. Ер нь яванда бүрэн дуусаагүй л байна. Тэгээ яг энэ манай ажилчдын галт байгаа. Тэгээ эн чинь хоол ундаа хийгээд чинь халаагаа ид чинь ундаа ус юу гэдгийг уучин тэгээд дуусаагүй л байна. Баг багаар олсон мөнгөөрөө баг багаар хийгээл яваад байна. Доор хүүхдийн нойлогоо бас нэрээ ээжүүд ирнэ, нялх хүүхдтэй. Иймэрхүү бүрээс чинь нөгөө хүүхдүүд юм масгаж унгаал ингээл завартаад идэв шүү дээ машины сандал. Нэм 2-3 хүүхдтэй ээжүүд ирээд бүрээс илэхтэй. Ер нь хүүхдийн нойл бас хэрэгтэй юм байна хүүхдийн нойл хийсэн. Тэгэхээр ээжүүд их үйлчлүүлдэг гэсэн үг бас бид нараар. Тэгээ манайх ч нөгөө 24 цагийн хяналтын камертай байнгын ер нь дотор автомашинуудыг хяналтж одоо яг гэвэл энэ ч нөгөө хүний эд хөрөнгийг битээр дааж авч үлдчихнэ гэсэн үг байхгүй. Тийм болохоор тэрүүгээр адилхан нэг хариуцлага заавал. Тэгээ одоо нэг жоохон замбраагүй л энэ да энэ аваач хэрэг байна. Тэгээ энэ чинээсээ загвар магвар хүн зарим нэг уулзалтуудаа хийчихэн тий. Тэгээ эндээсээ ганц гоё юм л эндээсээ ерөнхий машин дээрээ яаж явж ийн гэдэг бүгдийг харчихна. Тэгээ анх нөгөө нэг би нэг машин дээр нөгөө сурвалжлага хийдэг нэг цагаан бүрээстэй улаан бүстэй нэг машин дээр бүрээсээ нэгээд ажиллаж исэн чинь надаас өрүүл хийх үү гэж асууад би тэгээ өрүүл хийдэг вэ гэсэн чинь нөгөө машины эзэн маань манай найз дээр очиод өрүүл хийлгээд өөр бас жижиг сажиг юмудаа хийлгэцсэн. Тэгэл дараа нь мэдсэн чинь хоёулаа нэг машин дээр хоёулаа орцсон байсан. Учрах ёстой л байсан юм гэж боддоо шүү. Ер нь бол яг тэр машиныг хийсэн ч тэр мэддэг юм чи. Хизээс үлд нөгөө нэг сурвалжлагууд яваад яг сайт сошиалаар ингээд гараад эхлэнгүүд гинт нөгөө би ч өөр хийсэн юм хараад таньж байгаа шүү дээ. Энэ миний юм биш дээ. Тэгээд яваад яасан чи битээр явж нэг машин дээр хоёр талд ороод хийцэн байсан л. Хүн яг нүднээс нь мэдэгддэг хүсэж ирсэн юм авж байгаа тэр мэдрэмж л яг гоё байдаг. Нэг дуучид алга ташлалтаар урам авдаг гэдэг шиг бид нэр яг хүнд хүлээлгэж өгөөд явах мөчид л хамгийн гоё байдаг. Одоо цааштай гадаад руугаа хөгжийл гэж бодож байна да. Оросууд байна, Хятадууд байна, Америкууд байна. Тэд нэр яаж хийж ийн? Бид нэр яг л тэр хэмжээнд хийдэг болохын төлөө зорж байна.